Зя студ дээргийн тавтаймаар л. Зя. Өчигдөр бид нөгөө нэг ярьж исэн манах үндэсний нөгөө нэг төв номын сан яг энэ доор байсан шүү дээ. Энд чинь шинэ барилга нуусан. Тэгээ энэ чинь болохоор судалгааны зорилттой илүү материалуудаа үлдээгээд тэрийгээ болохоор үлдсэн нөгөө танин мэдүүлэх уншуулах тэр зүйлүүдээ тэр номнуудаа аваад чи хэд орчим ном гэлээ за хэвээр тоог нь одоо мартчихлаа. Тэгээд тэрийгээ аваад шинэ барилга нуусан. Шинэ байрандаа болохоор нөгөөд очисон чинь ингээд өчигдөр юунууд дэр нь байсан аахгүй яг юм хүүхдийн номын өрөөтэй, хөгжмийн өрөөтэй одоо өөр юу гэдин те яг ингээд юм гэр бүлээрээ очиод номын санд бүтэн өдөржингөө өнжих тийм боломжтой боломжийг гаргаад өгсөн. Айгуу тийм гоё бүтээн байгуулалт болсон. Тэгээ энэний талаар бидэнтэй ярилцахаар үндэсний номын сангийн арга зүйч төвшин тогтох хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Өдрийн. За микрофоноо та ингээд за та өөрөө гоё тухтаа суугаад тэрэндээ тааруулаад микрофон ингээд жоохон дамруугаа ойртуулад ингээд за яаж чинь бид яриасан сэгч байна. Сонсож байна. За юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бид нэр өнөөдөр өчигдөрхөн мэдээлэл хүргэж исэн үндэсний номын сангийнхаа талаар гоё ярилцахаар бэлдсэн байна те. Тэгэхээр та яг энэ нүгэд очисон одоо номын сангийнхаа талаар гоё товч танилцуулаа гэж өгөөч тохоо. За номын сангийн маань шинэ салбар номын сангийн нээлт болоод 7 хоног. За 7 хоногийн хугацаа бол маш хурдан бөгөөд маш их уншигчтай өнгөрч байна. За ямар ч одоо өдөр ирэх тусам номын сангаар маань орж хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Мэдээллүүд бол маш сайн нийгэмд хүрсэн байна. За тэгээд одоо манай дээр орж ирж байгаа үйлчлүүлэгчд маань одоо их хөвчлэн бол одоо бүх насны за тэр дундаа бас гэдэг хүүхдүүд дийлэнх байна л да. Тэгэхээр энэ яг манай номын сангийн хувьд бол 16 наснаас дээш насны хүмүүст үйлчлэг үзүүлдэг байсан бол одоо бүх насныханд үйлчлэг үзүүлдэг гэдэг энэгээр их онцлог байна. За тийм ингээд нөгөө манайхны төлөвлөөд нээсэн байгаа танхимууд маань хүмүүсийн сэтгэлд их нийцэж байгаа бололтой. Ийм дүр зураг харагдаж байгаа. Хамгийн хүмүүст нийцэж байгаа тэр өрөөнүүд ямар өрөөнүүд вэ? За нэг тохиолд одоо нөгөө хүүхд саатуулах танхим гэдэг байж байгаа. За энэ танхим бол одоо бас байнгын үйлчлүүлэгчтэй байна. Хоёр тохиолд гэр бүлийн уншлагын танхим гэсэн юм танхим байж байгаа. Тэгэхээр энэ танхимууд маань бол тогтмол хүүхдүүд ирж байна. За эцэг эхчүүд нь хүүхдүүдээ авчираад үлдээгээд өөрсдийнхөө судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх ийм зүйлүүд харагдаж байна. Тэгэхээр өмнө бол одоо манай нийгэмд яаж юм тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань хүүхдээ хараад гэртээ байдаг. Өөрсдийнхөө судалгааны ажлыг гэртээ одоо ингээ хийх боломжоор хомс байж л дээр нь одоо яг иймэрхүү танхим нэгдсэн тэр хүмүүс бас завшаан болж байгаа шиг байна. Өстой гоё юм байна. За тэгээд үйлчлүүлэгч болохын тулд ер нь яаж бүртгүүлэх вэ? За тэгэхээр номын сан дээр бол биечлэн ирээд уншигчийн үнэлгээ нийлэх боломжтой. За мөн дээрээс нь одоо номын сан дээр номын сан маань шинэ байртайгаа зэрэгцээд цахим номын юм аппликейшн хийсэн байж байгаа. Систем хийсэн гэсэн. Энэ систем рүү явж ороод бүртгэл үүсгэх юм бол одоо Монгол орны 21 аймгийн номын сангуудад бүртгэлтэй болж байна гэсэн үг. Энд бол ингээд бүртгэл үүсгэхэд бол ямар нэгэн төлбөргүй. Яг ингээд нийлтийн ингээд 7 нийлтийн 10 хоног орчинд бол төлбөргүй байдлаар бол байж байгаа. Тэндээ ингээд бүртгэл үүсгэхэд бол бүх номын сандад ингээд үнэгүй үйлчлэх боломж нь нэгдэж явчихж байгаа. Гэтэ надаа ингээд юм номын санд очиод номын сангийн карт нээлгээд тэр чинь иргэний зураг мургаа тавьдаг шүү дээ. Зураг мургаа тавиад номын сангийн карт нээлгээд ингээд явахлаа нэг юм амар дээр нэг тийм носталжик мэдрэмж төрдөг ш нэг юм цаасаа би нэг эрдэмтэн шиг тийм мэдрэмж төрөөдөө. Тэгэхээр нийт одоо энэ чинь том барилгаар нуусан. Тэгэхээр барилгын давуу тал ер нь хэр вэ? Нэг дороо хэдэн хүнд үйлчлэх боломжууд бүрдсэн байна. Тэгэхээр үндсэндээ бол одоо хуучин байр маань бол хуучин байр шинэ байрны ерөнхий нэг барилгын одоо метр квадрат гэж ярьдаг. Энэ бол бас ингээд үзэхэд бол хоорондоо ойролцоо. Гэвч яг одоо шинэ байрны маань нэг онцлог нь бол ихэнх орон зайгаа уншигч нар зориулснараа онцлог багтдаг. Хуучин байр маань бол үндсэндээ бол хоёрхан уншлагын нөхмөр үйлчлэг явуулдаг байсан. Ихэнх орон зай нь бол сан хөмөрг буюу хадгаламжтай зориулсан байхгүй. Тэгэхээр одоо шинэ байр маань одоо 16 уншлагын нөхмөртэй. 500 мянган номтой ийм үйлчлэг үзүүлж байгаа гэсэн үг. Өстой гоё юм байна. За тэгээд ер нь дундаж одоо бүртгүүлсэн үйлчлүүлэгчдийн одоо дундаж нас нь хэд байна? Ер нь
илүү залуучууд бүртгүүлж гин үү, ахмадууд, эсвэл хүүхдүүд? За ер нь бол яг одоо ингээ хүүхдүүдийн хичээл сургууль амарсан байж байна. Тэгэхээр ихэвчлэн бас хүүхдүүд их ирж байгаа хандлагууд байна. 10 жилийн хүүхдүүд. За оюутнуудын хичээл бас харьцангуй амрах тал руу орсон байгаа шалгалт зүйлийн хугацаа байгаа учраас яг номын санд очих нь одоохондоо бол бага байна. За магадгүй 9 сараас хичээл эхлэх юм бол оюутнуудын одоо карт нээлт явц нь бол нэлээд одоо идэвхжих байх гэж харж байна. За мөн одоо энэ ахмад настай бүх насных л өөр нэрж лээ л да. Дийлнийх нь ерөөсөө 10 жилийн сурагчдал харагдаж байна. Юун дээр хоёр асуулт байна. Эхнийх нь болохоор ер нь яагаад нөх шаардлага үүсв? Хоёрт болохоор яагаад ер нь номын санд очиж суух хэвтэй? За нэгдүгээр асуулт нь ер нь яагаад нөх шигтэй болсон юм бэ гэдэг. Тэгэхээр Монгол улсад одоо номын сан гэдэг байгуулагдаад нэг 100 гаруй жилийн хугацааг үдчихэж байгаа юм. За тэгээд 100 гаруй жилийн хугацаанд бол номын сандаа зориулаад хоёр дахь удаагийн томоохон бүтээн байгуулалтыг барьж байгаа ийм үйл явц болж байгаа. Тэгэхээр одоо альва энэ улс орон өөрөө тэр үнийг хөгжүүлээ, тэр өрсөлдөх чадварыг тийм сайжруулах юм бол тэр хүмүүсийн мэдээлэл авах тэр боломжийг нь бол нээлттэй болгож явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Монгол улсын одоо номын сангийн стандарт гэдэг юм зүйл үүтгэл та энэ дээр бол 100 мянган хүн ам тутамд нэг нийтийн номын сан байх хэрэгтэй заадаг байхгүй. Гэтэл яг энэ стандарт ингээ аваад үзэхэд бол Улаанбаатар хотод нэг 5-6хан нийтийн номын сан байгаад байна. Тэр чи яг тэр стандартаар аваад үзэх юм бол 15-6 нийтийн номын сан байх ёстой гэсэн үг. Нэг тэр нүүх хэрэгцээ шаардлага нь ердөө тэр байсан. Тэгээд тийшээ бол нүүсэн. Ийм зүйл байж байгаа. За хоёрдугаарт яагаад номын санд очих хэрэгтэй юм бэ гэдэг. Тэр өнөөдөр яг хүмүүс бол нөгөө би номын сангууч гэсэн амьдарч болж илээ. Заавал яагаад би номын санд очих хэрэгтэй гэж ярьдаг л тэр нь бол тэр нь бол тухайн хүний сонголт. Гэхдээ тэнд бол яг нэг номын сангийг бүрдүүлэх гэдэг бас нэг ажил байна л да. Номын сан гэдэг хүмүүс харангуйтаа ном өгж авдаг ажил гэж бодоод байдаг. Гэтэл номын сан өөрөө тэнд мэдээллийг бүрдүүлэхдээ энэ номыг авах уугүй юу гэдэг ийм шилэлт сонголт хийгээд энэ дээр нөгөө зөв мэдээлэл нэг юм уу буруу мэдээлэл байгаа юм уу те энэ болгоныг ингээ шүүгээд мэдээллийг бүрдүүлдэг учраас номын сангаас авсан мэдээлэл нь харьцангуй тэр хүмүүст одоо үнэн бодит мэдээллийг олох ийм зүйл байдаг. Тийм учраас бол одоо номын сангаас авсан мэдээлэлд номын сан өөрөө яг тэр хүмүүсийн одоо тэр ажил амьдрал эрдэм судлалын ажилд одоо нэмэр болох үс ийм зүйл хийж байгаа. Дээрээс нь сүүлийн үед бол одоо номын санг бас дан ганцхан тэр ном уншдаг газар гэж бас үзэхэ болцсон байна л да. Тэгэхээр номын сан гэдэг газар мань өөрөө соёл, боловсрал, мэдээлэл гэсэн ийм гурван гол юмны төв болж байгаа. Ийм гурван гол хэрэгцээгээ хангахын тулд хүн номын санд очих ёстой. Намайг 10 жил байхад ер нь Германд бид нар чинь бас нөгөө номын санд их сууж өсөж том болсон. Тэгээд ер нь бүх газруудаар ер нь ингээл амьдардаг ингээд газруудаар нь дандаа жижигхэн болон том номын сангууд дандаа байдаг. Тэг хүүхдийн номын сан гэж бас тусдаа байдаг. Одоо хүүхдүүдэд зориулсан. За тэгээд тэнцээ бас нөгөө хичээлээ хийдэг байсан. Би одоо 10 жил дэдэг байхдаа шалгалтаа бэлтгэл тэгэхээр 4-5-аараа номын сан цугаал тэгэл хамтдаа бэлддэг, хичээлээ хийдэг. Одоо тийм байсан. Тэгэд дээрэс нь сүүлд одоо Берлин Humboldt-ийн университетийн маш том нөгөө нэг номын сан байдаг шүү дээ. Тэнд ер нь тэгээд хүн болгон орж болдог нэг гайхалтай гоё. Заавал одоо тэр Humboldt-ийн одоо ихтэй сургалт сурах шаардлагагүй. За тэгээд тэнцээ очиод бас ингээд зохиолч хүн одоо би өөрөө зохиолчдаг зөөр ингээд нэг сайхан тайван ингээд сууж байгаа зохиолоо өдөржингөө бичсэн ч хинт ч гай болохгүй хинч намайг хурж ирээд та дахиад нэг кофе авах уу гэж асуухгүй тийм ээ. Би одоо өөрийнхөө ууж идэх бүх юмыг айчаал тэгэл айгуу гой сууж идэг нам гүм тийм ээ. Хинч надад гай болохгүй би хинт ч гай болохгүй. Ер нь тийх боломж байдгүй танаа номын санд. Энэ байгаа. Одоо манай дээр бас нэг нэгдсэн байгаа нэг онцлог танхим бол багаар ажиллах танхимуд байж байгаа. За ингээд нэгдсэн 7 хоногийн хугацаанд бол товд ингээд дүүрэн байлаар нь бол 10 жилийн хүүхдүүд нь ороод хүмүүс чинь номын санд очихоор заавал одоо ингээд чимээгөө суу номын санд чимээгөө орчих гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь хүмүүс бас ярьж болно. Ярьдаг хэсэг нь тустай гэсэн. Тийм. Ийм бас нэг орон зайг бол хийгээд өгсөн байж байгаа. За харин одоохондоо бол бүртгэлийн хувьд бол заавал бүртгэлтэй хүмүүстэй үйлчлэг үзүүлнэ гэсэн ийм зарчмаар явж байгаа. Явцдаа бол яг тэр олон улсын жишгэлэг бол ороод бүх нийтэд бас нээлттэй заавал нэг бүртгэл шаардахгүй байна. Гэхдээ ямар ч сан одоо бид нар бол эхний ээлжинд ирж байгаа хүмүүсээ бол за ингээд өнөөдөртөө та ингээд сайхан үйлчлүүлээд явж болно. Та хоёртаа заавал ингээд бүртгэлээ үүсгүүлээрэ гэдэг ийм зүйлийг бол бас шаардж байгаа. Зөв. Улаанбаатарт одоо нөгөө гадаадын иргэнүүд амьдардаг штэ. Тэр хүмүүс яаж бүртгүүлдэг юм бол? Тэр хүмүүс маань нөгөө гадаад пассворт амжилтлаад сууж үйлчлүүлж болно. За мөн дээрээс нь одоо манай хуучин байранд ч гэсэн байсан даа ер нь бол нэг өдрийн үнэмлэх гээд. Ингээд төр хугацаагаар үйлчлүүлээд явж болно юм байна.
Аль болох тэр үйлчлэгээний тэр уян хатан зохицуултуудыг л одоо бид нэр үйлчлэгнийхээ журман дээр тусгаад явж байгаа. Зөв. Бид хоёрт нэг инээдтэй ярьж байгаа. Би тэр үед одоо хэдтэй байсан юм бэ? Нэг 13 мууртай байсан юм уу? Тэгээ манай гэрийн хажууд нэг жижигэн тийм хүүхдийн номын сан байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ нөгөө нэг номоо нөгөө түрээсэлж авна штэ. Гэхдээ нөгөө үнэгүй. Гэхдээ нөгөө хугацаанаас нэвтрүүлчих юм бол 7 хоногийн нэг 3 мурын евро төлдөг байсан байхгүй юу? Тэгсэн чинь би тэр номоо мартаад тэгээ бүр авсан гэдгээ ч мартаад тэгээд баг жилийн дараа л 2 жилийн дараа тэрийг гинт санаад нөгөө нэг ингээд юм наачдаг байхгүй номын сангийн ном гэд тэрийг нөгөө юмаа номнуудаа яалгаж байгаад ингээд харсан чи энэ нөгөө номын сангийн ном биш тэгээд тэгээ оцсон чи бүр тэр номын сан хүртэл байхгүй болсон. Номын сан байхгүй. Гэхдээ би сая ихтэй байсан бол хэдэн төгрөгийн өрөнд орсон байсан болоо би бүр яа. Би бас ингээд айгаал ингээд олцсон чи бүр номын сан ч авахгүй болсон. Тэгж болохгүй шүү. Ер нь хөгжилтэй төөх байна. Одоо нэг Америкийн бас ерөнхийлөгчдийн тийм нөгөө тийм зүйл гарч ирлээ л дээ. Бенджамин Франклин одоо Америкийн нэг номын сангаас ном аваад өргөдүүлсэн. Саяхан одоо нэг нөхдөө тэр хүний материалыг үзэж байгаад номын сангаас авсан баримтыг олсон. Тэгээд тэрийг ингээд торгуулаа ингээд үржүүлээд үзсэнгүүт нь нэлээд хэмжээний тийм торгуул төлөх нэ гэдэг ийм бас нэг зүйл гарч ирсэн байхгүй. Тэгэхээр одоо яг номын сан дээр бас яг ийм зүйл бол яригддаг. Яг энэ бол гэрээр ном болгодог номын сан дээр олгодог яригддаг зүйл байхгүй. Тэгээ манай номын сан бол одоо бас давхар яг шинэ номын санд орсонтойгоо холбоотойгоор шинэ систем ашиглаж эхэлж байгаа. Энэ систем маань нөгөө тухайн хэрэглэгч маань гэрээр ном аваад явлаа гэхэд таны одоо нөгөө гэрээр авсан хугацаач одоо тэдэнд болно шүү гэдэг ийм мэдээлдэг ийм системтэй гэсэн үг. Notification өгдөг ийм хэсэгтэй ийм програм хангамж ашиглаж байгаа. Тэгэхгүй бол нэрээс яалчгүй мартчихвол яах юм те. Бас хэцүү шүү дээ. Хүний амьдрал юу ч тохиолдох юм лээ те. Тэгэд ер нь нэштэй те ингээд юм би болохоор ингээд номын санд суухлаар ягаад ч юм нэг юм эрдэмтэн болоод байгаа юм шиг надад бүр нэг тийм сонир мэдрэмж төрдөг байхгүй яг ингээд нэг юм яг нэг юм хуучин нэг 80-аад онд очсон юм шиг те. Тэгээд нэг юм тэгэхээр ер нь нэштэй номын сангийн соёл гэж юм монголчуудын дунд ер нь ямар хөө байд юм болоо. Ер нь монголчууд ер нь номын санд суух соёлын талаар ер нь хэр тийм соёлтой хүмүүс юм болоо. За яг л тантай адилхан байгаа бах. Тэгээ энэ бол хэрэглэгчийн зан төлөө гэдэг юм байж байгаа. Тэгээ хүмүүс ямар ч номын санд орохоор өөрөө ирэхгүй тэгээд одоо бас нэг төлөв шилжиж байгаа шүү дээ. Өөртөө нэг төрдөг мэдрэмж биш шүү дээ. Тэгэхээр энэ ямар ч нэг номын сангийн соёл бол харьцангуй төлөвшсөн гэж үзэж болно юм бол. Яасан бэ гэхээр одоо Улаанбаатарт яг нийтийн номын сангийн үйлчлэг үзүүлж байгаа номын сан байж байгаа. Нацагт орж байгаа номын сан тийм. Энэ номын сан өөрөө 2008 оноос хойш чөлөөт сонголтын үйлчлэгээ буюу одоо тэр барууны номын сангуудын зарчмыг үйл ажиллагаанд нэвтрүүлж ирсэн байхгүй. Тухайн үед одоо нэвтрүүлж яхад бол бас нэлээд тийм хүндрэл бэрхшээл гарч исэн. Одоо тэр шинэ соёл гэдэг юм уу тийм шинэ зарчмаар явж байгаа тэр үйлчлэгээний зарчмыг ойлгохгүй одоо ингээ номуудын урж авч явах ч гэдэг юм уу урах авч явах юм тохиолдлууд нэлээд гарч ирсэн. Харьцангуй одоо бол энэ соёлд бол тасцсан. Хэвшсэн. Дээрээс нь одоо сүүлийн хүүхдүүд залуучууд маань Z generation гэж байна шүү дээ. Харьцангуй юм сайхан залуучууд соёлтой залуучууд байгаа учраас энэ үйлчлэгэн дээр юм гарах хүндрэл бэрхшээлэл нь гайг баг. Тэгэл юм л Z гэл мань идэг те. Би чинь Z биш байгаа шүү. Бид Z гэл бид дээш нь шидчихэл бид хэдэг болохоор ад үзээд байдаг энэ сонио хүмүүс. Тэгээд танах ер нь хэдийг авах уу? Тэгээд одоо сунгана гэх юм бол хугацаагийн сунгана гэх юм бол тий. Одоо нэг 6,000 төгрөгөөр үйлчлэгээ сумгаад яваад гэж байна. За. Сарын жилийн. Жилийн 6,000. Жилийн 6,000. Оо ямар гоё. Бүхэл бүтэн жил 6 сар. Тэгэд ороод номнуудаа зүгээр л хараад уншиж болно. Тэгээд хараад уншиж болно. Хүссэн тахим. Одоо манай номын сан чинь бол хуучин бол зөвхөн нийтийн уншлага, эрдэмшлийн уншлага гэдэг ийм хоёр танхимаар л үйлчлэгдэг байлаа шүү дээ. Одоо шинэ байран дээр бол 16 төрөлцсөн тахим байж байгаа. Одоо энэ хуучин барилга юунд шилэгдэж байгаа? Хуучин барилга бол давхар үйлчлэгээ явж байна. Яг өмнө нь ямар үйлчлэгээ үзүүлж исэн тэр үйлчлэгээ үзүүлээд явж байгаа гэсэн. Эрдэмтэд маань, эрдэмжлэгийн ажилтнууд маань энд ирээд гар бичмэл, мөн диссертацуудыг те докторийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг үзхийг хүсвэл бодитоор нь захиалаад үзэж болно. Мөн дээрээс нь цахимаар үзэж болно. Монголчуудын одоо бичиж үйлдэж ирсэн гар бичмэл номууд те барын номуудыг одоо хүсэх юм бол энэ дээрээд өсөлтөө өгөөд захиалаад, захимжуулаад үзэх юм боломж нээлттэй байж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол яг хүмүүс их асууж байгаа юм л да. Танаа хуучин байр чи яаж байгаа юм бэ?
Тэгэхээр энэ барилга дотор бол 3 сая гаруй ном хэвлэл байсны 500 мянган л шинэ байрлал явуулсан гэсэн үг. Бараг ихэнх хэсэг нь бол эндээ байж байгаа. Эндээ үйлчлэгээ үзүүлээ явж байгаа. Яг тэр нүүжийнхэд эндээс харагдчихс бид нэр ингээд нэг том нөгөө нэг ачааны машинууд ирсэн зүгээр ингээд 2-3-аар л ингээд зөөгөлстэй. Тэглээ 500 мянган ном л зөөсөн юм шүү дээ. Бас нүүдлийн юу нэлээх юу болсон байна тий. Тэр одоо нүүдлийн ажлыг бас хийх гэж манайхан чинь 2-3 жилийн хугацаанд яг бэлдэж байгаа шүү дээ. Яг ямар чиглэлийн номуудаа явуулах вэ тий. Бас нэлээд судалгаан дээр сурж энэ ажлууд маань хийгдсэн байж байгаа. Энэ үндэсний номын сангийн юм асуучихсан аа. Би зүгээр нэг төр хувийн асуулт асуумаар байна. Одоо нөгөө номын сангийн эрхлэгчид дараа болно гэдэг чинь айгу том ажил шүү дээ тийм ээ. Тэгээд та чинь мэдээж бас номд дуртай байлгүй дээ. Дуртай хүн л одоо номын сангийн дарга болно тийм үү. Тэгээд хизээ юу н анх номтой найзалж хэлсэн бэ. Тэгээд яг өөрийнхөө бүр ингээд номд урлж исэн үе санаж гинөө. Энэ ном л намайг номд оруулчлаа да гэсэн ном. За намайг төрөхөд бол манай гэрт номтой байсан. Аав их ном уншдаг хүмүүс байсан баг. Тэгээд тухайд одоо яг хизээ номтой нөхөрсөн байх гэж штэ тийм. Манай гэрт багчууд уншиж өгөөрэй гэдэг 2 бат ном байдаг гэсэн. Одоо ардын багш Ноона гэдэг Эрдэнэтэн байгаа одоо ч гэсэн байж байгаа. Тэр хүний тэр багчууд уншиж өгөөрэй гэдэг 2 бат ном байсан. Тэн дээрээс би тэр нэг Саашаагүй гэдэг. Өгүүлгийг ах ихнэрээр байнга уншуулдаг. Сургуульд ороод байсан л та. Тэгээ нүүдгийг уншуулсаар нь багаад цээжилсэн. Хүн ороод ирэхээр нүүдгийг ингээд би уншиж өгье гэдэг ингээд барай. Номоо буруу харуулж ирэнгээс сууж идэг нэг тийм хүмүүс. Тэгээ уншиж сурааг багтаа л ямар ч тийм номтой нөхөрлөсөн байсан. Тэгээд миний амьдрал одоо бүхэл хугацаа нэг номтой нөхөрлөл ингээд явж байна. Сургууль нээл сургууль гэдэг гэсэн. Би сургуулийг бол орон нутагт төгссөн. Говьалтай аймгийн Төвөргө сум гэдэг энэ сургуулийг бол төгссөн. Яг номын санч мэрэгжлийг бол Улаанбаатар хотод соёлын сургуулийн соёлын сургуулиуд байдаг. Энэ сургуулийг номын санч мэдээллийн ажилтан гэдэг ийм мэрэгчлэр төгссөн. Тэгээд тэрнээс цааш үргэлжлээ. Тэрнээс цааш үргэлжлээд яг нийтийн номын санд ажилласан. Яг Начгтуржийн номын санд бол одоо ном зүүчдэг ажил хийж илаа. Дараагаар нь одоо хэлцийн эрхлэгч, салбар номын сангийн эрхлэгч гэдэг ажлуудыг хийж байгаад 2 жилийн өмнөөс л яг үндэснийхээ номын сангийн энэ харгац зүүч гэдэг ажлыг хийгээ явж байгаа. Энэ харгац зүүч гэдэг ажил маань бол одоо 21 аймгийн номын сангууд за Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх номын санд болоод ийм арга зүгээр хангадаг, сургалт зөвлөгөө өгдөг ийм ажил хийж байгаа юм. Шинэ номын сангийн байршлыг та тодорхойлоод өгвөл комментэр манай хүмүүс асуугаад. За шинэ номын сан маань одоо Сүхбаатар дүүрэг, Дээнүүрийн гудамж. За яг Америкийн элчийн сайдын яамны өмнө талд. За тодруулах юм бол яг Сүхбаатар дүүргийн зүүн талд байж байгаа өсвөл голын ирэг дагаа. Энэ яг Америкийн элчийн одоо хойдолд нь харагдаж штэ. Яг энэний хойно бол Америкийн элчин байгаа. Яг урд нь харагдаж байгаа. Яг энэ номын сан. Тий, номын сан явж байгаа. Баруун талд нь болохоор Сүхбаатар дүүрэг байгаа. Арслантай гүүрээс ирэхэд хаашаа явж байхад чигээрээ хаашаа явж яваал хахад байгаа. Ер нь яг зүгээр хойноос очсон их арай тухмын байлээ. Хойноос очсон. За ардын талаасаа. Энэ гадаа суух боломж байдгүй. Энд чи одоо хүмүүс кофе мофего уудаг ч юм уу. Номын сан дээр үү? Тий. Номын сан гэж гадаа нь болно чөлөөтэй тэр одоо сэлбэрийн голынхаа иргэн дээр очиж сууж болно. За тэгээд номын сангийн уншлагын ахмууд маань 2 тишээгээ харсан зураг гурвалжин террас байгаа шүү дээ. Ямар гоё. 4 давхар дээр бол 5 дахь давхар дээр бол террас байж байгаа. За мөн яг уншлагын ахмууд нь яг гадагшаа харсан тийм юуноттай балконтой байж байгаа. Тэр дээр гараа сайхан туглаад сэрүүцээд. Ястай гоё юм байна. Очно сэргийх боломжтой. За тэгээд та бүхнийг бас бүртгүүлнэ. гараад чи үйлчлүүлээрэй гэж урьж байна. Зя. За тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд шинэ номын сантай болсон байна. Маш гоё орчинтай болсон байна. Орчинд нь болж хүмүүс очиж байгаа. Намайглаа оюутан бахад ингээд баг багаар нь даалгавар өгчдөг. Тэгээд сургуулийн номын санд бол тохой жижигхэн байсан багтахгүй. Тэгээд бөөнөр хаана очих вэ гэж айгүйх хайдаг. Дээрэс нь 24 цаг уу? Одоохондоо бол яг 24 цагаар бол үйлчлэг үзүүлж амжаагүй байна. Явцтай бол энэ чиглэлээр бол орох байх. Хизээ хаах уу? Хэдэн цагаас саадгүй орой? Орой бол 8 хүртэл ажиллаж байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирээд маш гоё биднэрт танилцуулга өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. Танд ч гэсэндээ маш их амжилт хүсье. За хэвлээ зураг дараал. За. Эшиг өрөөд.
байна уу? 1 2 байна. За, welcome back. Гой хүнтэй ярьлаа шүү. Харин яг шинэ номын сан гэхэл надад нэг тийм би ингээд тийм номын сан руу орохдоо амар сайн догтлж ордог.